Сайн байцгаана уу үзэгчдээ. Эх орон Монголын үндэсний телевизээс бэлтгэн хүргэдэг амьдралын гол дүр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэж байна. Хүн бүр өөрийнхөө амьдралын гол дүр нь байдаг. Тэрхүү амьдралаа яаж сайхан авч явах вэ? Тэрхүү гол дүрээ хэрхэн сайн бүтээх вэ гэдг нь хүний өөрийнх нь ажил мэргэжил үйлстэй салшгүй холбоотой байдаг. ертөнцийн хүн төрлөختөн үүсэн бий болсон цагаасаа өөрийн дүр үүргийг амьдралд бий болгохоор ирдэг. Энэ нь зөвхөн цаг хугацаагаар хэмжигддэг бөгөөд сайн муу алийг ч үгүйсгэж болохгүй. Тэд бүгд бие биенээсээ уялдан хамаарч байж амьдрал үргэлжилдэг. Хэрвээ зовлон байгаагүй бол бид жаргалыг жаргал хэмээн нэрлэхгүй, жаргалыг мэдрэгч үгүй байсан биз. Дэлхий болон дэлхийг үүсгэгч бүх амьтай амьгүй зүйлс, улирал, цаг хугацаа, хүний мэдрэмжүүд болох хайр, зовнил, догдлол, уучлал, шунал, эд хөрөнгө, эрх мэдэл тэд бүгд өөр өөрийн гэсэн дүр үүргийг амьдралд бий болгодог, хязгааргүй эргэлдэх амьдралын мөн чанарууд юм. Иймээс хүн гих чинь өөрөө амьдралынхаа гол дүр нь юм. Өнөөдрийнхөө нэвтрүүлгээр Монголын 3 сая дахь иргэнийг их барин үлгийдэн авсан. Их хүрсийн төлөө өөрийнхөө амьдралыг зориулан яваа хүйн ээж хэмээн нэрлэгддэг их барихын эмчийн ажил амьдралыг өгүүлэхээр бэлтгэлээ. холбоотой их үрсийн хүйсийг нь бодоггүй. Энэхүү гайхамшигт ертөнцид хүн болж төрнө гэдэг дээш харуулж зоосон зүүнний үзүүр дээр ширхэг будаа динжигнэн тогтголууга агуу хувь заяа хэмээн бурхны сургаалт өгүүлдэг. Харин хүн болон мэдлэгэд нь ижигтэй нь уулзуулдаг ачтан бол их барихын эмч. Буян тээжүүдийг эсэн минь дамаржиж, эрүүл инх тух амьдрахад нь хүчин зүтгэн яваа. Өмнөгөө аймгийн бүсийн онцлогоо эмчилгээний төвийн их барих эмэгтэйчүүдийн их эмч Бүд азрын мөн хотын эгэл жирийн хэрнээ их үрсийн чин сэтгэлээр хөглөгдсөн амьдралын жимээр хамтдаа аялцгаая. Намайг Бүд азрын мөн хот гэдэг. Би Өмнөгөө аймгийн Цэврээс харьяат. Одоо Өмнөгөө аймгийн бүс онцлогооны төвийн амарч газрын их барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байна. Ам бол 5 эхнэр 3 хүүхэдтэй хамт амьдардаг. Миний эмч болоход нөлөөсөн зүйл бол хүүхэд тахт манай ээж нөгөө гэрийнхэн тэгдэг байсан л да. Чи төрхтөө төрний машин төрсөн юм чинь одоо эмч болох бол чи эмч болно та гэл. Ер нь бол би эмч болохыг бол аль багаасаа бас мөрөдөжсэн. Монголынхон говь нутагт эзэн нь болж төрснөөрөө бахархадаг, бас азтай хэмээн бэлгшээж явдаг. Мөнх хотхүү баг байхын л эмч болно хэмээн мөрөөдөн явсаар дунд сургуулаа төгсөнгүүтээ эмч болох хүсэл мөрөөдөлтөд хөтлөгдөн сувилагчийн коллежийг төгсөн. Цэврээ сумандаа сувилагчаар ажиллаж байхдаа анхныхаа хүүхдийг их барин авч байсан гэдэг. Тэр цагаас хойш хүмүүн заяаг тэгшилсэн хүйн ээж болох түүний амьдралын замнал нь эхэлсэн юм. Анх 8 дугаар анги төгсөөд байгамж болъё гэж боддог гэсэн. Тэгээд 9 дугаар 10 дугаар анги төгсөөд бол сувилагчийн сургууль аваад тэгээд 91 онд Өмнөгөө аймгийн Цэврээ сумандаа ажлынхаа гарааг эхэлж байсан сувилагчаар. Би хамгийн анхны хүүхдийг бол 91 онд одоо сувилагч байхдаа их барьж авчихсан. Тэр үед бол одоо асрагчтайгаа хуйлахна ээлжинд гарчууд гаднаас одоо төрөх төгссөн орж ирсэн. Тэгээд нэлээд сандарч байсан та тэр үед одоо их тодхон санагдъя. Тэгээд тэр хүүхдэл анхны хүү байсан. Тэгээ мөнх хот эмч би бас хамтарч ажиллаж байсан. Тэгээ анх анх марны дээд сургуулийг төгсөж ирээд Цэврээ суманд би ажиллаж явах үед мөнх хот эмч бас яг Дорноговын анх хоног коллежид төгсөж ирээд сувилагчаар битээр одоо яг Цэврээ сумын эмнэлэгт бол хамтарч ажиллаж байсан. Миний эмэгтэйчүүдийн эмч болсон бол одоо бас нэлээд учиртай юм байна. Энэ одоо суманд дөнгөж төгсөж ирээд ингээд 3 жил ажиллачаад тэгээд нарийн мэргэжил эзэмших
энэ явцад бол би өөрөө мэдцлийн эмч болъё гэж боддог байсан. Тэр үед мэдцлийн эмчийн хуваар гэдэг юм уу одоо нарийн мэрэгжлийн хуваар ирээгүй. Тэгээд тэр үед манай эрүүл мэндийн газрын дарга байсан оюун сүрэн бас эмэгтэйчүүдийн эмч хүмүүс. Тэр надад хамгийн анхны юуг саналыг тавьжсэн. Одоо ингээд манай аймагт эмэгтэйчүүдийн эмч дутагдaltaй байна. Тэр тусмаа эрэгтэй эмч нар дутагдaltaй байна. Эрэгтэй эмч нэг сайхан эрэгтэй эмч их их эмэгтэйчүүдийн эмчтэй болох юмсан гэж. Тэгээ би тэр саналыг их хүлээж авсан. Тэгээ 93 он хүртэл ажиллаад 93 онд эргээд Дорногов аймгийн Анагаах ухааны коллеж гэж байхад нь их эмчээр байсан ороод тэгээ 99 онд төгсөж Цэврийн суманда 3 жил ажиллаад 2004 оноос энэ бүсэн онцлогооны төвийн төрх засгийн их эмчээр одоо хүртэл ажиллаж байна. Би өөрөө их их эмэгтэйчүүдийн эмч хүн. Яг ижил нэг мэрэгчлийн 2 эмч. Тэгээд мөнгө хот эмч маань бол одоо бас 3 сая гэргэнээ гардаж аваад мөн Сэврийн сумандаа ажиллаж ирсэн өөрийнхөө төрлөх сумандаа очиод тийм ээ гэр тагалгаа хийгээд ингээд явж байгаа хүнд мэрэгжил нэгт нөхрийн хувьд бол би үнэхээр их бахархаж ингэж авдаг. Манай мөнгө хот эмч чинь бол бас мэдсэл дээр бол үнэхээр уран гартай эмч шүү дээ. Ээжүүд бол хүнийг уралдаг бурхад. Тиймээс эмч хүн бурхтын илч байдаг юм. Их барих эмэгтэйчүүдийн их эмч Бүдбазарын Мөнх хот. За сайн байцгаана уу? Сайхан амарцгаасан уу? За. Хүүхэд дэжгүй юу? Дэжгүй унтаал хонсон. За. Эмч мэрэгжил дэлхийн хамгийн хүнд мэрэгжлүүдийн тонд ордог. Эмч болох, эмч байх гэх чинь бахархалтай сайхан атлаа үргэлжийн сэтгэлийн шаналлалт автаж явдаг. Хүний алтай амийг даан авч хорвоод мэдлэх бяцхан үрсийг 9 минут төрүүлэхийн тулд тэд нойр хоолгүй, амралтгүй ажиллана. Ямар ч нөхцөлд гар утсаа унтраах ирэхгүй бөгөөд дуудсан цагт ажилдаа ирэх ёстой. Их барихын эмч нарыг хорвоод мэдлэх гэж яарч байгаа бяцхан сахиусан тэнгэрүүд хүлээж байдаг юм. Миний хувьд гэхэд ер нь ажил бол тэгэл нэгдүгээрт л шүү дээ баг. Тэгээд зарим үед бол одоо тэгэл гэртээ очихгүй 2 хоног өдөр үе байдаг. Ингээл дуудлаганд яваад, алсын дуудлагандаа яваад ирээл ажиллаа хийгээл тэгэл жижүүртэй бол жижүүртэй хоноол. Ингээд бараг л миний 2 дахь гэр болчдөг л доо. Би бол совлогчийн 2 жилийг оруулаад нийтдээ одоо эмч болох яг одоо Монгол улсын эмч гэсэн диплом, орон диплом авах үе хүртэл би яг 10 жил сурсан. Яг юугаар 10 жил сураад дунд нь 2 жил ажилласан. Энийг нэлээ хожуу эмч болсон. 28 та эмч болсон. Залуухандаа анх орж ирж байхад бол зүгээр хаа гэл ингээл бас эмэгтэй хүнийг бас нэг би өөр эрэгтэй хүн учраас тий. Тэгээ эрэгтэй хүний бас нэг тийм нэг бас зарим юмд ойлгохгүй өдр мэдрэхгүй өдр өнгөрсөн тийм хугацаа байдаг л байхгүй. Тэгээ сүүлдээ ер нь эмэгтэй хүнийг их мэдэрдэг, хайрладаг болчдөг. Их уян болчдөг шүү дээ дагаад. Ер нь бол одоо би бас үйлчлэгчтэй ээж нарт би хэлдэг. Энэ төрөх тасаг гэдэг бол зөвхөн өвчний тасаг биш шүү дээ. Ээж эндээс нэг талтай ажргалын тасаг шүү дээ. Ажргал эндээс үрээ тэврээд гарна. Тэгээ сайхан дөрөд үрээ тэврээд гарна. Том ажргал, том амьдралын том нэг. Гэхдээ ээжүүдтэй би тэгдэ энэ даваа те ерөөсөө ээж энэ өвдөлж байгаа өвдөл биш гэж бодоод ингээд бодоод сэтгээд ингээд яв. Тэгэх юм бол энэ зүгээр л өвдөлт дууслаа өвдөлтөд жамаараа дөрөл ингээд явчихна. Эмч хүн тэр тусмаа эмэгтэйчүүдийн эмч хүн гэдэг хүн ер нь эмэгтэйчүүдийн төлөө явж байгаа сувлагч, хоригч, асрагч бүх хүмүүс бол одоо маш хурдтай чадварлаг эмийг чадварлаг хийдэг байх хэрэгтэй гэж боддог сэтгэлээс. Тэгж үж хүний одоо тусламж үйлчлэгийг сайн үзүүлнэ. Алдаа хүндрэл байх гарна. Тийм учраас одоо нэг хүндэрсэн хүнд үед бол маш хурдан одоо шийдвэр гаргаж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол хойшлуулах юм бол ерөөсө барай зөрөндөр шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол
одоо нэг секундээр л хойшлох тусам хүндрэл хойшлол ихсэн маш хурдан арга хэмжээ авахгүй бол ийм л тохиолдол байдаг. Эмчүүний арга хэрэг гэдэг бол ер нь тэгээд миний хань бол ер нь тэгээд аюул том төшгүй шүү дээ. Ер нь бол хэдийд ирж байна, хэдийд явж байна гэдэг нь бол одоо тодорхой биш дээрс. Шөн гинт дутагдал бусаа явчихна. Тэгээ арга гэрийн асуудлыг бол би хандаа ер нь бүрэн татчихдаг. Их хөрхийн мэрэгжил одоо би нэг 10 жил явж байна. Их хөрхийн яг эмч болоод энд үйл бол хүнд үе тохиолдно. Ерөөсөө аюул хүнд тохиолдно. Сэтгэлийн төвчээр хэрэгтэй. Ер нь сэтгэлийн төвчээрээр баг би бас их сайн байх ёстой гэж боддог. Хүнд юмнаас ингээд гараад ээжийг авраад ингээд сайхан хүнийг ингээд авраад ингээд гараад алах шиг тэр жаргал байхгүй. Их жаргал. Тэр үл аюул их жаргалтай үе. Өмнөдгөө аймгийн бүсийн онцлогоо амжилгээний төвийн амаржих газрын эмч сувилагчид өглөө 8:40 гэхэд ажилдаа цугалцгааж тэдний их үйлс эхэлдэг. Нэг эхийг 9 мэнд амаржуулах гэж их эмч, их баригч, асрагч сувилагчийн бүтэн баг хамт олон нойр хоолоо умартан ажилдаг. Учир нь тэд хүний эрүүл мэнд, амь насны төлөө тангараг өргөсөн цагаан нөмөрхтэй буянтнууд билээ. Өнөөдөр тэгээд энэ Золзай гэж эмэгтэй 2 дахь одоо гисвэр нь өглөөнөөс хойш төрөх үйл ажиллагаа эхэлсэн. Тэгээд доогоор төрөх боломжгүй учраас өнөөдөр ингээд 2 дахь хүүхдийн хаалгаагаар авах гэж байна. Одоо хаалгааны багаа ингээд дуудаад бэлэн болчлаа. Одоо ингээд хаалгаа бэлэн болсон учраас би одоо хаалгаанд орлоо. За ингээд хаалгаанд орохоос өмнө бид ариун хувцас амссан байх хэвээр. Хаалгаар хийсэн бол одоо тэгээд гар угаалт бол тусгай мэдслийн өмнө бол тусгай гар угаадаг. За ариун нэгцүүд ариулдах. Одоо би гараа угаалаа. Одоо 5-10 минут бол одоо цэвэр усаар ингэж угаах хэрэгтэй. Энэ детектив зүйл. Энэ одоо мэдгэгчтэй бас болж байна. Өөрөөсөө савантай юм хаалгааны гараа угаадаг юм юу байх. Зүгээр ажилбарын урд гараа угаах бас янз бүрийн одоо үзлэгийн үед гараа угаах энэ мэдслийн гар угаах хоёр бол хоорондоо өөр. Одоо ер нь бол төрөх үе зам гэдэг бол хоёр одоо төрөлт гэдэг бол хоёр янзаар л явагдаж байгаа. Нэг нь төрөх замаар явагдана. Төрөх замаар боломжгүй нөхцөлд бол тусгай заалттай, тусгай юутай боломжгүй нөхцөлд одоо хүүхдийг эрсдлээс хамгаалах, эрүүл хүүхэд авах, ээжийн талаас заалт тэгжээж бид нар бас хүүхдээ эрүүл авах, ээжийн ямар нэгэн хөндрөлд оруулахгүй тулд хийсээр хаалгаа хийж авчих. За хаалгаа амжилттай боллоо. За багийнхандаа баярлалаа. За Золзай баярлалаа. Баярлалаа. 6 сарын 1-ний. Хүүхдийн баяр өгт. Үхэх төрөх хоёрыг адилтгадаг нь учиртай. Их хүн амарчхад эрүүний яснаас босоод бүх яс заацаараа ангаадаг гэдэг.
Тийм болохоор л үхэх төрөг хоёр ижил хэмээн. Хэдэн хоног өвдөж шаналж байгаа ихийг эсэн минь төрүүлэхээс илүү баяр жаргал эмч нарт байдаггүй. Ихийн зөөлөн дулаан хөвлийгээс өргөс мэт ширүүн, мөс мэт хүйтэн орчлонд дуугаан хадаан мэдлэх улаан нялзраа амьтныг алган дээрээ тосож аваад та ийм хөөрхөн хүүхэдтэй боллоо гэж хамгийн түрүүнд ижид нь харуулж уулзуулдаг азтай, хувьтай хүмүүс бол их байрхийн эмч нар. Үхэх сэхийн зааг дээр олон цаг өвдөж шаналж байсан их 10 сар хөвлийдээ тэн төрүүлсэн үрээ хараад алтанаар орчлон гээгүүлэх мэд мишээхийг нь харахад их байрхийн эмч нарын хамгийн сайхан мөч байдаг гин. Ямар сайндаа те үхэх төрөх хоёрыг л яг адилхан гэдэг ингэсэн байгаа учраас тэр яг үхэх төрөх хоёр юм байна шүү дээ те. Тэр эцүү даваа гэдэг бол нэг ижил даваа юм аа гэдгийг л гаргаж ирсэн Монголын үгэлтэй, Монгол ухааны үгэлтэй. Одоо ингээд хүүхдийг төрүүлээд одоо ээж рүү ингээд харуулдаг шүү дээ. Тэр үе айгүй гоё юм шүү дээ. Ээж айгүй гоё инээдэг. Үрлүүгээ хараад шинэ өртөө болж шүү дээ. Тэр үе ингээд тэр яг нэг эцэгтэй үе. Айгүй гоё үе гэдэг байхгүй. Тэр одоо ээж өр хоёрын анхны одоо уулзалт юм да тэр. Тэр бол одоо үнэхээр их гоё үедээ. Айгүй надад бол тэр үеийг харах гоё. Тэгээд яг тэр үед нь бол эмэгтэй хүнийг би бас шүтдээ шүү. Яг тэрийг даваад гарна гэдэг бол бас нэг талдаа хүн хэлсэн байдаг шүү дээ. Ээж гэдэг бол одоо бурхан гэдэг тийм. Тэр одоо хүн уурлаж байгаа бурхан гэж ярьдаг. Тэр бол үнэн. Тэр одоо урлаад ингээд тэгээд төрүүлээд өсгөөд ингээд явна гэдэг бол ээж хүн яалч аргагүй одоо бурхан юм аа. Тэгээ бол тэрийг бол санал нэгтэй байдаг. Ээжүүд бол хүнийг уралдаг бурхад. Тиймээс эмч хүн бурхтын илч байдаг юм. Их барих эмэгтэйчүүдийн их эмч Бүдбазрын Мөнхбат. Бүсгүй хүн ээж хүн биеэ хайрлахын учир биеэ хайр гамгүй байлгуул хэрхэн зовдгийг учрал тохиолын алийг нь тааж мэдхийн аргагүй тавилангийн хатуу жимийг эмэгтэй хүн хэрхэн хүчтэй сүрэн давж гардгийг Мөнхбат эмч их сайн ойлгож бас мэдэрдэг. Тиймээс ч тэрээр ээж хүнийг бурхантай зүйрлэн хүндлэн явдаг юм. Их ээжүүд бол бодож явах хэрэгтэй. Өөрийгөө бурхантай зүйрлэн хүүхд чинь ээж энэ чинь хань нөхөр чинь таныг бурхантай зүйрлэлсэн байгаа шүү дээ. Өөр хүүхд чинь таныг бурхантай зүйрлэлсэн. Тийм учраас бурхан гэдэг ямар хэмжээнд байх вэ тийм ээ? Тэрийг байгаасаа гэж би их хүсдэг, юм боддог. Ер нь бол эмэгтэй хүнийг ер нь зовлон ихтэй яг нэг ярих тулаачаа амьдралаас ер нь үүрэх ачаа нь илүү идэм юм гэж боддیں۔ Эрэгтэй хүн бол яг нарийн мэдрэмж марийн тэр юу юм бол бас мэдрэхгүй л дээ. Төрхийн тэр өвдөлт төрхийн байх тэр хүндрлийн дараах эргэж босч байгаа байдал тэр бол эрэгтэй хүнээс бол хувь дэв илүү ер нь бол зөвхөн л одоо зүгээр 2-3 литр алдчихал эргэл хэвийн байдалд орж байгаа эдэр нь бол хамаагүй илүү шүү дээ. Ер нь бол хатуу ер нь хүн бол одоо би бас тэгж аминчхан гэхээр зөвлөгөө өгдөг байхгүй. Хүн өөрийгөө л хайрлаа. Ер нь хүн өөрийгөө л хайрладаг байхгүй. Өөрийгөө хайрлаа гэдэг чинь ингээл эвдээд байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол эрүүл мэндтэй өөрийгөө хайрлаж үйж л өрөөлийг хайрлах юм бол тийм ээ? Өрөөлийг хайрлна. Өөрийгөө хайрлах юм бол тэгж би үсэдэг зүйл дуртай. Шинэхэн цас бударсан дүн өвлийн нэгэн сайхан өглөө Монгол улсын иргэн 3 сая болсон тухай баярт мэдээг нийт ард түмэндээ дуулгасан юм. Монголчууд айл гэрт шинэ хүн, шинэ хувь заяа мэндэлж хүү төрвөл хил мандах хүнтэй боллоо. Охин төрвөл гал манах үртэй боллоо хэмээн бэлэгшэн угтдаг. Монгол улсын 3 сая дахь иргэнийг Мөнхбат эмч үлгийдэн авч Монголжин охины хүйн ээж нь болсон юм.
3 сая дахь иргэнийг хүлээж авахад бол тэр 24-ний өглөө шүү дээ. Би жижүүрээс буусан. Тэр үед тэр өглөө 8 цаг 27 минутанд төрсөн байхгүй. Тэгээд сайхан шөнө 3 цагт ирээд хэвийн сайхан өвдөл. Тэгэл төрөөл өглөө төрсөн. Тэгээд охин хэвийн аюулгүй айтайхан хэвийн төрлөг болсон байхгүй. Тэгээ 24-нд тэгж дөрүүлчээр буугаа авчихсан. Тэгээд 28-ны өглөө тэр нөгөө юугаар усаас зарласан шүү дээ. Тэгтэл анх мэдсэн. Яг л азяг мөн байна гэж бодсон. Яг азяг төрөх магадлал байна гэл хүмүүс шууг авчиж байгаа юм чи. Тэгээд манай аймгийн удирдлагаас надад ярьсан л та. Тэгээд би тэр юм байна да. Амттай азаа байна. Тэгээ гэдгийг сонс. За намайг гамбт язаа гэдэг. 1992 онд төрсэн. За хамгийн анх бас ээж болсноо мэдээд ер нь ямар мэдрэмж төрж вэ? Ээж болоод их сайхан сэтгэл төрд юм лээ. Намайг шинг хатмал өгдөг. Өмнө аймагт төрж ирсэн. Өмнө аймагт төрж ирсэн. За 3 сая дахь иргэний аав шүү дээ тийм ээ. Бас хамгийн анх бас яг аав болж исэн сэтгэлээс бас үзэгчтэй хуваалцсан. Хамгийн анх аав бол сайхан байсан. Өнгөрсөн жил улсын одоо төсвийн хөрөнгө оруулалтаар 50 ортой амарч газар маа шинээр одоо ашиглалтанд орж энэ 50 ортой амарч газартаа бид нар Монгол улсын 3 сая дахь иргэний эсэм мэнд хүлээж авч мөн одоо Өмнөг аймгийн 60 мянга дахь иргэний бас саяхан бид нар энэ 4 сард хүлээж авсан ийм сайхан үйл явдлууд тохиолсон одоо үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсынхаа 3 сая дахь иргэнийг тэгээд манайх шинэхэн эмнэлэгт амарч газар орцсон байсан. Тэгээд тэрний урдханд ерөнхийдөө Далтуу уяг гараад манай амарч газрын нээлтэн дээр ирээд нээлттэй үгэлж явахдаа 3 сая дахь иргэнийг хүлээж авах амарч газар гаргалаа гэж хэлчихсэн байхгүй. Маш сайн амжилт шиг санагдсан шүү дээ. Олон жил их болсон. Туршлах. За мөнх хөтөмч маань одоо би Өмнөг аймагт ирээд ажиллаад 6 жил болж байна. 9-ээс хойш хугацаанд хамтарч ажиллаж байгаа. Одоо бас манай эмчнэр дотор бол ерөнхийдөө сүүлийн үед их залуужж байгаа. За мөнх хөтөмчийн үед бол одоо бас нэлээд олон жил ажилласан эмчийн тоонд орохоор уртсан явж байгаа. За мөнх хөтөмч маань бол эмнэлгийн одоо төрөх эмэгтэйчүүдийн засгийн эрхлэгчээр бас нэлээд жил ажилласан. Гадаадас сая суралцаад ирсэн. Ер нь орон нутгийн одоо хөрөнгө оруулалтаар бас нэлээд одоо сургаж байгаа. Энэний дагуу бол нэлээд суралцаад үр дүн гарч байгаа. Энэ дээр одоо суралцж байгаа эмч маань манай мөнх хөтөмч байгаа. За өнөхөр одоо их хөрх эмэгтэйчүүдэр ганц эрхтэй эмч манай мөнх хөтөмч маань энд бол одоо асын дуудлага, төвийн дуудлага бүх зүйлд одоо ингээс гарын уралц ажилладаг. Мэдээж одоо ганц хүний ажил биш, эмнэлгийн ажил хагалгаа хийн гэдэг бол багийн ажил байдаг. Энд байдаг их хөрх эмэгтэйч төрх чиглэлээр бол нэлээд одоо мэрэгшиж байгаа, нэлээд сайн одоо эмчээ гэдэг одоо би бол дүгнэж хэлье гэж бодож байна. Ерөнхийлөгч чинь 3 сая дахь иргэндээ монголчин гэж нэр өгөөд тэгээд тэр өдөр нь манай засгийнхан манай эмнэлгийн удирдлага очиж баяр хүргэсэн. Тэгээд сарын дараа бас чинь 3 өрөө байр аваад тэрнийхэн цайлганд бас урьсан хатан болд. Тэгээд тэр очисан. Тэрнээс хойш одоо бас уулзах завдал болдохгүй л яасан байна. Төрсөөс хойш нэг л уулзсан. Тий. Одоо сайхан. Сая яваар хүмүүс эртүүлжсэн 3 сая дахь айгүй айтайхан хэвийн боожоо явж байгаа. Тэ өвчин зовлонгүй тэ ханаад хүрчихгүй гэн сайхан яваасаа гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд бас Монгол улсын 3 сая дахь иргэн айгүй хүндтэй хүндэрсэн юм чинь. холботой их үрсийн хүйсийн бодоггүй. За саяхан бас хэд хоногийн өмнө манай Сэврийн сумаас 40 км дөв гэрт тийм ээ гүн биеийн байдал хүндэрсэн цус маш их алдсан хүн дээр манай даргалгааны баг очиж гэрт өнөөдөр умаа тарих мислийн хаалга хийж нэг одоо эмэгтэйг өдөр амнасыг аварсан.
энэ одоо багийн хамт олонд байгууллагын удирдлага болон бид нар бол маш их баярлж байгаа. 5 сартай жирэмсэн Умаан задраад урагдаад маш их тусалдсан. Маш их хүнд өндөр өтсөн. Тэгээд тэнд хагалгаа хийгээд ер нь нийтдээ ингээд маш их цус нөхсөн байсан, маш их шингэн нөхсөн байсан. Тэгээ эндээс бид яг дуудлага аваад эндээс 4 цаг гаруйтай явсан. Тэгээд энд очиход хүмүүс маш их хүнд байсан. Тэгээд хэвлийд бол зөвхөн юу байгаад ингээд соруулаад бүх юм зөвлөд авахад л ер нь 5-6 литр алдсан байсан. Тэгээд хэвлийд тэр задарсан юу аасан умагийн продукцийн умагийн тайрч авсан тэр мөртөө нийлээд ингээд умаач одоо ингээд умагийн авахаас харахгүй урагдсан умаа байсан учраас тэгээд тэр хүнийг нийтдээ 7 литрээр алдсан байсан тусалдсан. Өмнө одоо суманд нэг одоо эмнэлэг дээр биш айлын гэрт өдрөөс хагалгаа хийсэн ус өндөрлөлтэй. Тэгээ бургон машины ороо дээр тийм ээ. Хондо мотороос агаад цонхоор нь одоо хүчтэй одоо ингэж тоног төхөөрөмж ажилуулад ингээд 40 км газар тийм хүнд өвчтнийг бараг цусаа юултсан одоо юм хүнд өвчтнийг аймгийн сумын төв рүү одоо тээвэрлэж тэн дээр нь өдөр эмнэлгийн одоо анхны тусан жүжиглэгийг маш сайн чанартай үзүүлснээр 8-аас аварсан. Ер нь их чадварлаг цаашдаа ч гэсэн бид нар бас мөнгө хөтөлбөрийг өшөө илүү суралцах өшөө илүү чадваржиж бас нэлээд аймгийнхаа одоо говийнхаа нутгийн ард иргэдийн эрүүл мэндийн төлөө бас зүтгэж ажиллах ийм эмчийн нэгэ гэж бодож байгаа. Би бол яг тэгэл орж тэр хагалгааг хийн тэр бусдад цус нөхөх тэр бүх юу болох амьд эрхтнүүдийг эвийн байдлаар барих мэдээгүй зүйлтийг унтуулгыг өгөх гэдэг унтуулгын эмч тэр цуглагч тэгэл тэр цусны эмч тэр манай хажууд нь байгаа жолооч хүртэл гадаа ингээл бэлэн ерөөсө бүх юм бэлэн тэр мотор асаах гэх юм одоо ч одоо мотор асаа дээр нь мотор машиныхаа дээр моторын асаачаад өчөлдрөгч залгачаад тэгэл давчих байгаа байхгүй үнэ аваад одоо тэгэл бүх хагалгаагаа дуусаад одоо цус алдах бүх юм хааж ингээд айлтгуул бол одоо энэ хүнд цус нөхөх ёстой цусны эргэлт хэмжигдэх хүнлэг их байх ёстой тийм учраас маш хурдан суманд очих ёстой суманд бол одоо илүү донорууд элбэг байгаа тэгэл сум руугаа яриад тэгэл одоо донор 40 хүн байсан дээр донорууд бэлд цус бэлд тэгэхэд эрэхтэй сумандаар эрэхтэл бүх хүн ингээд 10 хэдэн хүн хавцаад ингээд яг цэрэг шиг зогсоодсон. Тэр бол үнэхээр тэ донор болохгүй цусаа өгье гэсэн юм сэтгэлтэй болсод ингээд. Тэр одоо сум болоод тэр яарал ингээд хөдөлж байсан. Юусэн тэр хүнийг авах юм. Тэгээ одоо л ингээд эмчнэр авуулаад гэж байгаа болохоос яг тэр үед тэр доноруудын тэр ажилчид айгүй гоё. Тэгж л хөдөлдөг юм да. Ер нь бол хүний төлөө хүмүүс айгүй сэтгэл тэр олон хүнсүүдийн сэтгэл ингээл бүх юм сэтгэл нь ингэж шингэж үйж л нэг олон өвч олон байлаа гэж тэр их сайхан энерги тэр үнийг өнөөдөр амьдруулах шиг боллоо. 14 онд бас энэс 100 км-т байдаг суманд очиж 4 литр 500 алдсан ихэд бас хагалгаа хийж амь насыг аварсан. Дөнгөж саяхан бас энэс 100 хэдэн км-т байдаг суманд хөдөө гэрт нь одоо эсэл хийж их амь насыг бол аварсан. Түүнээс гадна энэс өмнө бол бас одоо магадгүй жирэмсэн интервал цус алдсан тохиолдлууд бол бас гэрт нь тэр хагалгаа хийж их амь насыг бол аварч байсан удаа нэг биш удаа олон байна. Тэнд дундаас хамгийн айхтар хүнд нь бол одоо сая явсан хэдхэн өдрийн өмнө яваад ирсэн тэр хагалгаа бол үнэхээр их амь насыг бол хэдхэн мөч алдсан бол амь нас алдахаар ийм хүнд нөхцөлийг бол маш урт хугацаанд сурах арга хэмжээ авч тэгэхээр амь насыг аварсан явдал бол бид хүн болгоно тэгэхээр бүгдээр нь талархан баярлаж байгаа. Тэндээс би нэг ганцхан юм харсан л да. Анх ингээл ээж рүү ингээд ороод очиход тэр 2 настай хөө нөгөө жоохон хөө 2 настай хөө ээжиг хажууд ингээд хараад зогсчихсан байхгүй. Тэгээ буцаад гараад ирэхэд хүү тэр гэрийнхээ хаяа нэг шараагаан тулцсан ингээд зогсчихсан. Сууж ирсэн. Тэр надад амар харагдсан.
Амьд явбал алтан аягнаас усуна гэдэг хэлж биш хийсэж ирсэн өвчнийг ангааж амьд явах боломж олгодог ачтан бол эмч. Өмнөгөө аймгийн Мөнхөд эмчээр ахлуулсан эмч нар хээрийн нөхцөлд хагалгаа хийж хүний алтан амийг инхүү аварсан юм. Миний ээжийг авраач гэж гарч байсан тэр бяцхан хүүгийн харц Мөнхөд эмчэд урам зориг төвчээр чадлыг өгсөн билээ. Бас тэр үед хүн учраас сандарна. Тэгээд тэрийг давж гарахын тулд тэр хүүхдийг ингээл зэрүсгээ хараад тэрийг л одоо харж энэ хүүхдийг ээжгүй болгочихвол энийг болгохгүй юм шүү. Заавал аврах юм шүү. гэдэг. Тэгээд цуг явсан манай баг бол маш хурдан, маш чадварлаг. Сайны хажуугаар гай таарч саар зөөлөө тохиолддог нь хорвоогийн бичигдээгүй хууль гэлтэй. Эмч сувилагч хамтаараа чармаасаар байгаад алдах тохиолдол цөөнч бол гарна. Тийм үед хамгийн дотн хүний алдсан мэт тэрээр сэтгэлээр унаж өөрийгөө буруутгадаг хэмээн уртаар санаа алдаж байсан юм. Тийм ээ. Эрүүл энхийн манаач болсон эмч мэрэгжилтэнд түн шиг хэцүү таваа гэж юу байхсан бэлээ. Хүн хүндрээд тэгээд бас эвгүй тохиолдол одоо алдаа эндэгдэл тийм гарах тохиолдол бий л дээ. Тэр үед бол ер нь хүнд бас заримдаа хашрах гэдэг тийм үе байдаг. Тийм үед бол одоо ер нь бол хүн өөрийн сэтгэлэл одоо зоригжуулах хэрэгтэй гэж боддог. Тэгээд эргээд тэр хүний тэр үйлсийг ингээд өөр дөөрөө ингэж авчиад дараа нь тэр хүнийг ингээд удамд ч юм энэ тэнд тарахаар ингээд халираад байдаг, хүнтэй уулзч болдог, халираад байдаг. Тэр хүн ч аюу хэцүү. Миний ер нь аюу хэцүү үйл тэр. Хичнээн ингээд дараа нь ингээд юу хугацаа өнгөрцөн ч гэсэн эргэж ингэж нөгөө нэг хүн ингээ харангуй тааж таньдаг. Яа би энэ хүүхдийг одоо амьд дэмэнд автсан тэр үеийн яах байсан юм бол гэх нэг өөртөө бодно л доо. Тэр гэм хийцсэн юм шиг болоод байдаг. Хүнд үеэс одоо ээжийг аваад гарсан юм уу? Хүнд үедээ одоо ингээд ялаад гарах. Одоо хүн дажгүй сайхан болох. Хүний амнаас авраад гарах. Энэ үед л би бахархдаг. Доктор тэр ийм ухаацраад тэр. Ийм харж байна тэр. Ийм ухаацраад нашаар. Тэр энэ харж байна. Ой бац. Хүүхэд их барих гээд сандарч твдэж байснаа бодвол одоо тэрээр хэдийний хал үзэж хашир суусан үүргээ нэр төртөө биелүүлж аваа эмч. Мөн 3 хөөрхөн хүүхдийн аав халамжит эхнэрийнх нь ихэнх хугацааг ажилдаа зарцуулж гэр бүлээс нь түрүүнд ажил нь нэг тавигддаг нь эмч хүний амьдралын бичигдээгүй хууль гэлтэй. Ингэж ажиллах нөхрөө ар гэрдээ санаа зовхгүй. Ажлаа сайн хийхэд нь эхнэрийн үүрэг маш чухал. Намайг Отгон Сүрэн гэдэг би одоо эм хангамж компанид жор урагч ажилтай. Мөнгө одоо хантайгаа ханилаад би одоо 19 жил болж байна. 3 хүүхэдтэй. Ер нь бол цаг зав бол гэр бүлдээ тийм сайн гаргана гэж хэлэхэд бол бодлаа. Ер нь бол аргатай. Зарим үед бол тэгээд зарим баяраар нь байж чадахгүй, зарим хэрэгтэй үед нь байж чадахгүй. Тэгэл энэ заримдаа нэлээ ороо ажилласаа ирнэ, нэлээ эрт ажилдаа явчихна, шүн дуудагдаад явчихна. Тэгэд бас жаахан тийм ар гэртээ зав гарах тал дээр бол жаахан таарах шүү ер нь. Эмч мэрэгжил бол ер нь хүнд мэрэгжил гэж боддог. Тэгээд гэртээ баг байдгүй,
одоо ингээд тэ одоо ингээд баяр ёслолын үе тэг ингээд ямар нэгэн байдал болоход ер нь гэртээ баг байж чаддаггүй. Одоо эмнэлэг дээр ер нь баг байдаг гэж хэлж болохоор. Манай аав бол маш сайн аав. Эмнэлгээ бол хамгийн сайн аав гэж боддог. Гэтэ баг чөлөөт цаг ер нь бол ховор. Тэг ер нь бол нэг эцэгхийн хурал морл болдог шүү дээ. Тэрэнд ер нь баг ярьж байгааг хаа. Тэгэл манай ээж л ер нь бол эцэгхийн хурал морл хурал зөвлөгөөнд суудаг. Тэгээд аав болохоор надаа ажилтаа тэр үед нь яг ажил баяр ёслолын үе мөрч дандаа яг ажилтаа таадаг. Манай хүний ажилч ерөөсөө ясаг хүнд ажил штэ. Тэгэл одоо ажилдаа яваад ирэхэд нь ямар ч байсан хар гэрээ аштайхан байлгах тав тавтай амьдралыгээд тав тавтай байлгахын талаар одоо зүтгэдэгтэй. Өөрөө эмийн одоо эм зүүч мэрэгжилтэй. Тэгээд бас ингээд эмнэлгийн талын мэрэгжилтэй учраас бас эмч хүнийг ойлгох тал дээр бас илүү байдаг. Бага охин бол би 2009 онд өөрөө хагалгаа хийж авсан. Тэгээ миний энэ бага охин энэ ингүү 2009 онд төрсөн. Тэгээд одоо юугаараа буруу байрлалтай. Тэгээд жахан дутуу. Тэгээд яс манай эхнэр чинь кесарээр төрсөн. Тэр үед нь бол юу эхнэртэй хагалгаа хийжсэн. Тэгээд өөрөө бас орон нэг хэвгүй санагдаад. Яагаад ч тийм нэг юм санагдаад. Тэгээд өөрийгөө бас зоригжуулж байсан л та. Явах хэрэгтэй юм байна. Тэгээд одоо адилхан одоо ээжүүдийн биений ажлыг хийх юмч. Тэр одоо хийх ёстой. Хэдрээ биш өөр хүнийг гэж бодоод. Яг би одоо бас яг тэр үед бас өөрөө төрж чадаагүй. Тэгээд хийсвэрт орох болсон. Тэгэл за өөрөө бас эмч юм болохоор эхнэр лүгэн бас ингээл мис бариад ингээл дайрах хэцүү байсан байх л та. Тэгэнгүүт нь чи өөрөө л их барьж байгаа. Одоо чи л охин яаж аваа. Ихэрж авал гээл. Эхнэрээ яаж аа гээл тийшээ хөөхтэй яаж гээл ингээл. Бас л тэр хооронд бол халгаагаа бас юу хийж болохгүй. Юу анхаарал алдчих бай гээл тэ сануулчих бай гээл. Тэгэл янз янзын юм болж илээс. Тэг охиныхоо бас нэг хөөж нь болсон. Нэг талаараа аав нь тэг хөөж нь. Их сон их сон санагддаг заримдаа. Ерөөсөө бас парктай хүнд ийм мөч бол тохиолдохгүй шүү дээ. Энэ учраа ийм учраа одоо миний охин бол их аазтай. Тэр бол надад бас одоо ингээд дараа нь эргээд харахад бол бас том хөвзөө юм уу гэж боддتي. Эрвэхэ над нэсэрэ навчин дээрээ тухаарэ намэсачарэ эравцэг харачи эжохны гайхно эгэ чамшүпи энэгэн байна Одоо миний удамд бол тийм эмч хүн байгаагүй. Ер нь би манай талд бол ер нь эмч хүн бол би ер нь би л болж байгаа. Тэгээд энэ тэгээ одоо миний охин том охин 12 дугаар анги бол төгсөж байна. Тэгээд энэ охин маань одоо сүүлийн 2 жилээс эхлээд л эмч болъё гээд зорчсон. 3 жилийн өмнөөс сонгож эхэлсэн л дээ. Нөгөө дүүгө төрөх үед яг эмч болмоор санагдаад тэгээд ер нь ч бол аавыгаа дагаад ер нь бол эмч болохыг хүсдэг байсан. Тэгээд 3 жилийн өмнөөс бол яг өөрөө сонгоод тэгээд хичээлж эхэлсэн дээ. Ер нь бол яг анх сонсчоод яг би одоо эмч болно гэдэг ингээд миний охин аавд хэлсэлтэй. Тэгэхэд бол би бас яг сэтгэлийн гүндээ бол баяртай байсан. Тийм эхэндээ би бас би хүүхдүүд эмч болохыг хэлжсэн боловч яг ингээд би эмч болно аа гэдэг ингээд бол надад их аштайхан гоё санагдаж байсан шүү. Ааваараа их бахархдаг хайртай шүү гэж хэллээ. Аавда хайртай шүү гэж хэл. Нэр би ч ерөөсөө яг одоо бас байнга нэрэ хайртай гэж хэлж байгаагүй юм байна. Нөхөртөө энэ нэвтрүүлгийг далимдуулаад одоо чинийхэн буйнд гэх юм одоо би аз жаргалтай амьдэрдэг шүү. Чамдаа хайртай шүү гэж хэлье да. Миний өд эзрэхтэй
Тэгээд ажилдаа ингээд их илгэхтэй ингээд эдийн зэрэгтэй ингээд явж байгаа. Миний бас арай ханы минь их том төвшин байдаг. Хилж биш хийсэж ирсэн өвчнийг ангааж амьд явах боломж олгодог ач тун бол эмч. Тэдэн дотроо их барих эмэгтэйчүүдийн эмч нар юм. Чагнуур бариад биед хүргэхдээ чимээгүй тахлыг таньж мэддэг. Цагаан халаадны цэвэрхэн эзэд цаанаал тэд төмний төлөө байдаг. Цагаан сүтээ ээжийн ийхийн сахиус нь алагхан үрсийн хуийн ижийн юм. Эмчийн ёс зүй төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэтгүний аймнаас эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрх сэтгэлээ харамгүй зориулахаа эх орондоо тэд тангаргалдаг юм. Ээжүүд бол хүн уралдаг бурхад юм. Тиймээс эмч бид нар бурхадын илч байдаг юм аа. Эрүүл инхийн харуул эрхэмсэг бүхний эзэн. Их урсын жаргал нь эмч хүн та юм. Өнөөдрийнхөө нэвтрүүлгээр төрдөө өргөсөн эмчийн ариун тангарагда үнэнчээр зүтгэн яваа Өмнөгой аймгийн их барихын эмэгтэйчүүдийн эмчийн ажил амьдралыг өгүүлэн хүргэлээ. Ингээд үзэгчдээ дараагийн нэгэн амьдралын гол дүрээр иргэн уулзъя. Баяртай.